өглөөгөр би өчигдрөөс илүү эрч хүчтэй бэлтгэлээ эхлүүлдэг. Параонго атлетикийн төрөл маань хөлөөрөө бас гараараа гүйдэг учраас гарынхаа бүх хүчийг ашиглах шаардлагатай. За миний хувьд 2 настай байхдаа солгүй явдлаас орж нуруу нугсандаа гэмтэл авсан. Тэгээд 2 хөл маань одоо ахиж сэргэхээргүй ингээд болж одоо нуруу нугсны гэмтэлтэй болсон. Тэгээд бага насандаа одоо миний хувьд бол одоо шантрах, амьдрах, зориггүй болох ч юм уу иймэрхүү зүйлүүд зөндөө зохиолж ирсэн. Гэхдээ би энэ бүхэнд бууж өгөлгүй одоо цаашдаа амьдрах тэмүүлэлтэй байсан. Тэгээд одоо спорт гэдэг нь агуу зүйлээр, пара спорт гэдэг агуу зүйлээр одоо 9 жил хичээллээд тэгээд цаашдаа одоо хүн болгон зоригтой байвал амьдрах итгэлтэй юунд ч хүрч болдгиймаа гэдгийг ойлгож авсан үднээс ингээд эрч хүчтэй амьдарч байгаа. За миний хувьд энэ гайхалтай сайхан спортороо хичээллээд Монгол улсынхаа одоо 12 удаагийн авраг болсон байна. Тэгээд төв дэлхийн олон улсын тэмцээнүүдэд одоо бүгдэнд нь оролцсон. Тэгээд хүндрэлтний их наадам одоо паралимпиад оролцож одоо анхны тэрэгцэртэй гүйлтийн төрлөөр олимпиад орсон. Гэсэн сайхан түүхэн амжилтыг эзэн болсон. 100 метрээс 42 км зайны одоо рекорд цагийг бол Монголдо эзэмшдэг. Одоо өдөр бүр бууж өгөөгүй зоригтой тууштай байсан юм аа л шагнал юм аа. Спорт бол хүний зоригтой, тэмүүлэлтэй альва зүйлийг одоо ялна гэсэн тийм сэтгэл зүйтэй болгодог. Тиймээс би амжилтын төлөө бос урд таарсан одоо саад бэрхшээ сорилуудыг давах өөртөө итгэлийг эндээс би олж авсан. Чи ганцаараа биш. Тиймээс өөрийнхөө дуртай зүйлсээ олж өөрийгөө бий болгоорой. Би чадсан, чи ч бас чадна.